2012 оны 4-р сарын 12-наас 13 шилжих шин тухайн үеийн Монгол Ардын хувьсгал намын дарга Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч асан энх баярыг сүр туйлын танхан баривчилж байсан. Тухайн үедээ хуулийнхан авилгатай тэмцэх газар тусгаагийнхан гээд очоогүй байгууллага байхгүй. Түүнийг гэрээс нь оймстой баривчилсан гарсан нь нэлээдгүй их олонний анхаарлыг татсан хэрэг болсон. Харин тэр цагаас хойш авилга албан тушаалын хэрэгээр аавын хаалга татаж, сүүлдээ хуурай өнсгөлөн зарлаж эцэст нь одоогийн ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан Монгол Ардын хувьсгал намын дарга энх баяр өнөө хэрн хуулийнханд тэр дундаа авилгалтай тэмцэх газарт шалгагдсаар байгаа юм а. Энэ бүхнийг эцэслэн тогтоож нэгдсэн хариу өгдөгч өнөөдөр Монгол Ардын хувьсгал намынхан өөрсдөө улс төрийн хилмигдүүлэл тэр дундаа 1937 оны хар өдрүүд одоо ч үргэлжилж байна хэмээн онцолсоор байгаа юм а. Харин тэд өнөөдөр энэхүү өдрийг дурсан санаж намын эмэгтэйчүүд хар алчуур зүүж гашуудлын маягаар жагсацгаалаа. Энх баяр даргыг одоо ажлаа өгснөөс нь хойш ерөнхийдөө ингээл айхтар их одоо гэмт хэрэг хийцэн, айхтар авилга авцсан гэл олон жил шалгалаа. Нэгч тийм хэрэг байхгүй. Одоо та бүхэн санаж байгаа 4 жилийн өмнө одоо баривчилсан гэж жигтэйхэн гэмт хэрэг гэлээсэн. Онгоцоор ном зөөсөн гэж нэг гүтгэж үтсэн. Хувийнхаа зардлаар байсан гэдгийг тогтоогдсон. Дараа нэг байрыг одоо жишээ нь хувьдаа авцсан гэж хэлсэн газрыг нь олон тэрбумын одоо хохирол учруулсан нийслэл гэж хэлсэн. Гэтэл тэр нийслэл байсан нь одоо ишлэгтэй жишээ нь сарын өмнө л одоо нэг гадаадын хүнд 20 хэдэн тэрбум одоо төгрөгөөр зарж байгаа энэ тэр харагдаж байна шүү дээ. Тэр үндсэндээ бол энх баяр даргыг бол гэмт хэрэг хийсэн болгож одоо зохиомл хэрэг үүсгэл хилмигдүүлж байгаа. Тэгээ ер нь 2012 оны 4 сарын 12-наас 13-ны шилжих шин бол монголчуудын хувьд бол 1937 оныг санагдуулсан ийм аймагт хилмигдүүлэлт эхэлсэн. Тэр нь бол одоо Монгол Ардын хувьсгал намын дарга буюу Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч энх баяр дарга байсан. Тэр үед бол би бол яг тухайн үед байсан газар дээр нь байсан хүний хувьд ярихад бол үнэхээр одоо Монгол улс бол одоо яг 37 онд ийм их хилмигдүүлэлт болж исэн байх гэдгийг бол Монголын ард түмэнд санагдуулж нэг өрөөлөл дарангуй л одоо эхэлж байна гэж бид нар бодсон. Авилгатай тэмцэх газарт намын өмнөх гинсэг шилэг дам 500 саяын авилгын хэрэгээр шалгагдаж байх хугацаанд намын даргын заавраар авилга авсан гэж мэдүүлсэн нь түүнийг дахин шалгах гол үндэслэл болсон гэж хэлж болно. Харин энэ бүхэн яригдаад эхэлсний дараа энэ хэрэг тогт хамаагүй хэмээн өөрийгөө өмгөөлж байсан намын дарга хэдхэн хоногийн өмнө гинэт бүгд найрамдах Солонгос улсыг зорьсон нь олон хүнд зугтагчлаа гэх ойлголтыг төрүүлээд байгаа юм а. Мөн түнчлэн хамгийн сүүлд энх баяр даргын хамгаалагч мөнхөө гэх залууг авилгатай тэмцэх газраас байцаалт авах нэрээр баривчилсан нь яа харахгүй энх баяр дарга авилгалын торондоо эргээд орооцолтлоо гэх ойлголтыг ч олон түмэнд өгөөд байсан юм а. Харин намын зүгээс эмчилгээ дуусах болоогүй. Яг хэзээ эрхийг нь хэлж мэдэхгүй байгаа гэх хариултыг өглөө. Яг хэзээ эрхийг нь би сайн мэдэхгүй нь ойрын хугацаанд ирэх бах. Ер нь бол нөгөө өлсгөлэн зарлаад ингэснээс хойш бол байнгын л одоо хяналт шилжилгээнд байж явах хэрэгтэй. Тогтмол эмчилгээ хийлгэж байгаа юм шүү дээ. Одоо эсийн хэмжээнд бол одоо гэмтсэн гэж ярьдаг. Тэгэхээр бол тэнцэн бол эмшилэх шаардлагатай явсан. Зүгээр харамсалтай нь бол хууль шүүхийн байгууллагаас нэлээд замнал хийлүүд явж байгаа. Ирэхээр нь баривчлан шүү. Одоо хойгууч нь явж явах тэр хүний чинь баривчлаа шүү гэсэн тийм замнал хийд бол нэг бол хөдөл явж байгаа. Тэр энэс ч гэсэн бол харж лээ нөхцөл байдлыг. Өнөөдөр түүнийг дэмжигчид намын удирдлагууд нь энэхүү өдрийг дурсан санаж хилмигдүүлэлтийг зогсоохыг шаардаж байгаагаа илэрхийллээ. Гэвч намын гинсэг байсан хүн авилгын хэрэгээ түүн рүү чиглүүлж мөн намын дэд дарга цог хүртэл бүлгээсээ гарч намаасаа гарна мөн намын дарга авилгал өгөхийг авахыг тулган шаарддаг гэж хэлсэн нь яа харахгүй Монгол Ардын хувьсгал намын дарга энх баяр гэж үнэхээр авилгаас ангид байж чадахгүй хүн юм байна гэх ойлголтыг зарим нэгэнд нь төрүүлээд авсан. Тэгвэл ямар ч байсан хуулийнхын зүгээр шалтак хайж байгаа юм намын дарга эмчлүүлж ирээд өөрөө хариу тайлбараа хийн шалгагдаж дуусны дараа энх баяр дарга гин буруугүй гэдг нь тогтоогдно хэмээн намынхан хэлж байгаа юм а. Энэ бүхний хариултыг мэдээ цаг хугацаа харуулсан өдрийн тойлд уян мэдээллээ.